Ийм байдлаараа ерөөхдөө одоо дэлхийн тархийг угааж эхэлнэ. Та бэлэн байгаарай. Бити тоогоорой. Тэгээ ингээ яриад эхлээл авах юм бол ганцхан нэг юм дутуу 9 сарын 11-нд болдог юмтай адилхан Америк дотроо хэд хэдэн бөмбөг тесрээд Америкчууд тэрийг өөрөө хийсэн байж магадгүй. Израильчууд бас өөрөө энийг хийж магадгүй. Америкчуудыг ерөөхдөө ингээ бүдүүлгээр хэлэхэд жигэмсэн болохын тулд энэ дайн луу бүтнээр оруулахын тулд юм болч магадгүй. Тэгээд зүгээр хэдүүлээ нүтэний чихээр эрүүл энийг дүгнээд үзье. Тэгээд тархиа угаалахгүй шүү хэдүүлээ. Америк Израиль дөнгөж сая Ирантай дайн хийх гэж оролцсон. Яг тэр дайн бүтнээр эхлэегүй юм бэ гэх юм бол Америкийн ард түмэн, Америкийн улс төрийн шинжээчнэр, инфлюенсерууд комментар өгдөг, одоо начиг бичлэг хийдэг хүмүүс Дональд Трампыг шүмжилж гисэн. Яагаад тэр дайн бүтнээр эхлэегүй юм бэ гэх юм бол номер 1 шалтгаан ард түмэн дэмжээгүй. Яагаад вэ гэх юм бол ард түмнөө бэлдээгүй учраас. Иракийн дайн яаж эхэлсэн бэ гэх юм бол 9 сарын 11-нд болсон Америкийн Twin Tower дэлбэрээд Афганистаныг бөмбөгдөөд бид нар Усама бин Ладеныг олох ёстой. Тэгээд Усама бин Ладен Саддам Хусейнийг холбоод тэгээ юу ярьж эхэлсэн бэ гэх юм бол Саддам Хусейн ерөөхдөө weapons of mass destruction-тэй болох гэж байгаа. Бүр цөмийн зэвсгийн араас нь явах чинь гэх мэт шим яриад эхлээд тэгээд Америкчуудын тархийг бүтэн 1-2 жил угаасаар агаад юу болоод эхэлсэн бэ гэх юм бол Америк ард түмэн тэр дайныг дэмжсэн. Америкчууд Иракийг бөмбөгдөөд Саддам Хусейнийг устгаад тэгээ эцээцтэй фейлдсэн. За энэ яг давтагдах уугүй юм уу гэх юм бол хэдүүлээ одоо ярьцгаая. Өмнө би бас нэг видеон дээр reaction видео хийсэн, тэрийг бас энэ дундаа оруулчихна. Тэгээд одоо аль хэдийнээс суурин тавигдаад эхэлж байгаа энэ дайны. За тэгээд энэ ерөөхдөө яаж эхлэх юм, хизээ эхлэх юм, яагаад эхлэх юм? Тэгээд эхлэхээс өмнө ямар тарих угаалт явах юм бэ хэдүүлээ одоо ярьцгаая. За Дональд Трамп 2 хоног өмнө ямар tweet мо Truth Social гаргасан бэ гэх юм бол Аятолла Хоменейг шүмжилсэн. Тэ? Яагаад та нар тэ ялсан гэж ярьж байгаа юм бэ? Тэ? Яагаад та нар ерөөдөө энэ Израильтай дайн ялсан Америкчуудыг Израильчуудыг арчсан гэж яриад байгаа юм бэ? Тэ? Аятолла минь чи худлаа яриад байгаа юм биш үү? За Америкчууд бид нар та хэд цөмийн зэвсэг судалгааны бүх байгууллагуудын бүгдийг будаа болгосон нэмээд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Аятолла минь чи хаана байгаа юм би мэдээ шүү. Миний буянгаараа чи энд байгаа. Би хүсэх байсан бол чамайг бөмбөгдөх байсан. Тэ. За нэмээд Израилийн хамгийн сүүлийн бөмбөгдөл дайралтыг би зогсоосон шүү. Би зогсоогүй байсан бол Иран, Теран бүр ингээд тэ яах байсан юм аа. За би бүр ингээд санкци болгомоор байсан. Ирантай хамтарч ажилламаар байсан. Гэхдээ та нар надад ингээ хүсэхгүй байна. Энийг сайн ойлгож ав. Дайн хийх нь ашигтай биш ээ. 8 хийх нь ашигтай. Маш том анхаарлын цэг явуулсан. За энэ дараа нь юу болж байгаа юм бэ гэх юм бол байна. Тэгээ Washington Post одоо хэвлэл мэдээллийнхэн ерөнхийдөө ажил хийж эхэлж байгаа. Intercepted call of Iranian officials downplays the damage of US attack. Тэгээ Иранчууд цаана юу ярьж байгаа юм бэ гэх юм бол манай цөмийн зэвсэгний судалгааны төв манай баяжуулсан уран бүх юм хэвэндээ байгаа. Одоо бид нар цөмийн зэвсгийн араас нь явнаа гэж ярьж байна. Нэмээд өнөөдөр тэ Иран улсын шашингийн одоо удирдагч нар тэ Iranian Grand Ayatollah хамгийн том биш гэхдээ бас нэлээд том Ayatollah Makarem Shirazi тэ юу хэлж байна юу зарласан бэ гэх юм бол fatwa зарласан. Тэ хиний эсрэг юм бэ гэх юм бол Donald Trump, Benjamin Netanyahu fatwa зарласан. Одоо jihad гэсэн үг. Окей? Шашны дайн зарласан. Энэ юу гэсэн юм бэ гэх юм бол хин нэг Нетаньяху эсвэл Дональд Трампыг алж чадах юм бол шууд диважн руу явна гэсэн Иран улсын хамгийн том улс төрийн институт ярьж байгаа хгүй яа гэвэл та нэг юм ойлгож ирэх хэрэгтэй. Иран улс өдөрж байгаа хүмүүс нь юу юм бэ гэх юм бол одоо нөгөө улс төрчнөр биш аахгүй юу? Улс төрчнөр хин юм бэ гэх юм бол шашны хүмүүс юм баггүй юу? Тийм учраас Islamic Republic of Iran гэдэг баггүй юу? Муслим одоо улс гэсэн үг. Окей. За Иранчууд яриага халааж эхэлж байна. Дональд Трамп аль хэдийн яриага халааж эхэлсэн. Дональд Трампын цаана байгаа Америк улс төрчнөр зэвсгийн компаниас ашиг олдог хүмүүс нь бүгд юу ярьж эхэлж байна гэх юм бол Иранчууд тэр урантай хിവэрэ байгаа шүү. Иранчууд юу ярьж байна гэх юм бол баяжуулсан уран бүх юм хിവэрэ бид нарыг яагачгүй судалгаагаа өргөжлүүлнэ гэж ярьж байна. За тэгээд одоо энэ
юу болж эхэлж байна гэх юм бол ард түмнөө бэлтэж байгаа гэсэн үг. Ард түмний тэ support дэмжлэгээ байхгүй бол энэ дайныг угаасаа эхлүүлнэ гэж байхгүй. Тийм учраас одоо энэ эхэлж байгаа хгүй. За тэгээд дахиад хэдүүлээ профессор Жан Шикин харчи. Тэгээд профессорын YouTube channel тесэрч байгаа өмнө би та бүдэд энэ видеог үзүүлэхдээ мань хүний channel-ыг 130 мянган дагагчдаас одоо 348 мянган дагагчтай болсон. Яг л мань хүний шинжилгээ дүнэлт нь бий болж байгаа байхгүй юу? Тэ? Энийг жилийн өмнө хийсэн видео одоо баг бий болж байгаа. За тэгээд энэ хоёр дахь хэсэг нь яагаад хизээ яаж энэ дайн эхлэх юм бэ? Тэгээ яаж дуусах юм бэ хэдүүлээ хамт сонсгоё. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амрлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх хүн. Хүү, ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юмаа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чек адилхан юм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд болсон. Any questions? Okay. So now let's talk about the actual war. So here most of it is speculation, okay? Энэ спекуляц юм. Яг ийм болох, яг энэ замаар явах хэрэггүй. Гэхдээ энэ дайн эхлэх юм бол яаж эхлэх вэ? But I'm using speculation in order to help us better understand what a war would look like. Тэгээд таамгүй тавьж гин. So let's pretend that it's March 2027. 2027 оны 3 сард goes on TV. Тэгээд Трамп телевизийнхаа урд гараад нэг том зарлал тавьж байгаа. Operation Iranian Freedom. Operation Iranian Freedom. Тэ? Иран эрх чөлөөтэй болох ёстой. A full-scale US invasion of Iran, along with Israel, Saudi Arabia as its main partners. Тэгээ юу зарлах юм бэ гэх юм бол бид нар одоо Иран руу орно. Хинтээ хамтарч орох юм бэ гэх юм бол Израильтэй, тэ, Сауди Арабтай. But United Kingdom, UK will be involved. Australia will be involved. UAE will be involved. United Arab Emirates одоо Dubai, Doha гэх мэт. Poland will be involved. Польшууд бас оролцох магадaltaй гэж. Okay, so you have many countries attacking Iran together. And Trump goes on TV and explains to the American public why the United States is fighting this war. Okay? And this is what Trump says. Тэгээ одоо нөө шалтгаан хэлж байгаа. Яагаад Америк ард түмэн та нар надтай Ираныг бөмбөгтөөд эзлэх ёстой юм бэ эсвэл эрчүүлүүлэх ёстой юм бэ те? First he says that for the past year there have been violent protests in Iran. You have religious protests, you have political protests, you have ethnic protests. The Iranian people are sick of the Ayatollah. За нэгдүгээрт өнгөрсөн жил юм уу 2 жилийн хугацаанд Иранд өстой иргэдүүд боссон. Иргэдүүд босч гин, улс төрийн бослого болж гин, шашны бослого болж гин. Тэгэхээр Иран дотор перс хүмүүс байгаа, еврей хүмүүс байгаа, крестний шашны хүмүүс байгаа. Янз бүрийн үндэстнүүд байгаа. Тэд нар ингээд буцалж гинэ, алцах гээд байна. Тэ? Тэгээд тэр иргэдийн хүслийг Ираны засгийн газар биелүүлэхгүй учраас номер 1 шалтгаан бид нар орох хэрэгтэй. They are sick of dictatorship. They want democracy. They want freedom. Тэд нар эрх чөлөө өсөж байна. The Revolutionary Guard are эрх чөлөө өсөж байна, democracy өсөж байна, одоо арчлыг өсөж байна. Killing thousands of protesters. Iran is on the brink of civil war. Therefore, the United States has an obligation to protect the people of Iran. Тэгээ Иран ард түмэн эрх чөлөө, эдийн засгийн өсөлт, аз жаргал, арчлыг хүсэж байгаа учраас тэгээ Ираны засгийн газар тэднийг дарж байгаа, тэднийг доромжилж байгаа, тэднийг шоронд хийж байгаа, тэднийг алж байгаа учраас мянгаар нь бид нар юу хийх ёстой юм бэ гэх юм бол Америк бидний үүрэг юу юм бэ гэх юм бол тэднэрт эрх чөлөө өгөх бидний үүрэг. Okay? The people of Iran are praying for freedom and democracy. Ираны ард түмэн бидний ороод ирээч чөлөөлөөсэй гэд гордож байгаа. Okay? So the first reason is freedom and democracy. Одоо ёс суртахууны үндэслэлтэй шалтгаан номер 1. US intelligence, along with Israeli intelligence, have discovered that for the past 2 years,
Iran has been working very, very hard on developing a nuclear bomb. Хоёр дахь шалтгаан. Өнгөрсөн жил 2 жилийн хугацаанд Иранчууд хамаг анхаарал юун дээр төвлөрж байгаа юм бэ гэхмэл цөмийн зэвсэгтэй болох дээрээ төвлөрж байгаа. In fact, Iran is only 1 month away from having 3 nuclear bombs, so that New York City, San Francisco, and Los Angeles could all be destroyed. За тэгээд 2хан сарын дараа эдгээр цөмийн зэвсэгтэй болж байна. 2хан сарын дараа эдгээр цөмийн зэвсэгтэй болчих юм бол эдгээр Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциског бомбдох боломжтой болж эхэлнэ. Тийм учраас хэдүүлээ төрүүлж хөдөх хэрэгтэй. Okay? So to prevent this, we must strike first to stop Iran's nuclear program. Цөмийн зэвсэг зогсоохын тулд бид нэр дайрах хэрэгтэй. Third, Тэгээд сонирхолтой юм. Энэ хугацаанаас өмнө Иранчууд цөмийн зэвсэгтэй болчих юм бол яах юм ойлгомжгүй те. Iranian proxies, the Houthis, Hezbollah, many groups have been disrupting shipping in the Middle East. За. Ираны санхүүжилттэй, дэмжлэгтэй байгууллагууд одоо нөгөө Хути террористууд, Hezbollah гэх мэтчлэн юу хийж байна гэх юм бол тийм газ, нефть, контейнер тийм бараа зөөдөг усан онгоцнууд руу пуужин явуулж ийн халтж ийн дэлхийн худалдаа сатаа болж байна. Both the Red Sea and the Strait of Hormuz. The Strait of Hormuz. 40% of the world's Hard. oil passes through that region, mainly to East Asia, China, Japan, South Korea. Our global prosperity is at stake. We must go to war to protect these shipping lanes and ensure that the oil goes to China, Japan, and South Korea so that they can continue their economic prosperity. Тэгээд дэлхийн нефть, газын 30-40% Strait of Hormuz-аараа дамжиж байгаа учраас тэгээ Иранчууд Hezbollah гих мэт чинь энэ дээрээ садаа болж байгаа учраас тэгэхээр тэр газ, нефтний дийлэнх хувь нь Хятад руу явдаг, Япон руу явдаг, Солонгос руу явдаг, Азийн орнууд руу явдаг. Тэгэхээр тэр газ, нефть нь явхаа болчих юм бол Азийн эдийн засаг хямрнаа. Тэгээ тэдний эдийн засаг зогсчихноо. Тэдний ард түмэн эдийн засгийн хямралын доор зовноо. Тэгээ бидний бас дараах үүрэг юу юм бэ гэх юм бол хүмүүс ад шагалтай эдийн засгийн өсөлтөд амьдрахын тулд бид нэр Иран руу орох ёстой. So, the United States, as the world hegemon, has a responsibility to protect global prosperity. Тэ. Америкчууд тэ дэлхийн номер 1 учраас дэлхийн эдийн засгийг хамгаалах үүрэгтэй учраас орох ёстой. Okay? Номер 3. 4. Номер 4. Iran has been launching attacks against our allies, Saudi Arabia and Israel. Hezbollah has been violently attacking Israel, killing dozens of Israelis, innocent Israelis. The Houthis have been attacking Saudi Arabia oil fields, damaging the economy. We have an obligation to protect our allies. Иранчууд Hezbollah-гаар дамжуулаад юу хийж байна гэх юм бол Израиль руу бөмбөгдөж байна. Израиль ард түмнийг алж байна. За, Хутисаараа дамжуулаад Иран юу хийж байна гэх юм бол Сауди Араб руу пуужин бөмбөг зэвсэг терроризм явуулж байгаа. Тэгэхээр нефтний дээд бүс руу халтж байгаа учраас дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулж байгаа. Нэмээд бидний хамтрагч түншлүү халтж байгаа учраас бидний бас үүрэг юу юм бэ гэх юм бол Сауди Араб Израилийг хамгаалах ёстой. Тэгээд Дональд Трамп дөнгөж сая тэр Abraham Accords гэх мэт шин яваад байгаа шүү дээ. Тэгээд манай Abraham's Accord дотор бидний түншүүд лөө тэд нар юу экспортлж байна гэх юм бол үхлийг экспортлж байна, терроризмыг экспортлж байна. Бидний энэ гоё хийсэн хилцэл тэгээ Иранчууд тэр Middle East-д ерөөсөө инх таймныг хүсэхгүй байгаа учраас үргэлж мөнхийн дайн хийхин тулд амьдарч байгаа учраас бид нар зогсоох ёстой маягийн хэлж байна. Friends in the Middle East, okay? And the last reason is we know for a fact that the Iranian Revolutionary Guard Corps is a sponsor of terrorism. Last week in a mall, there were gunmen who went and killed 107 people. Our intelligence says that it was most definitely an Iranian operation. Okay? За, тэгээд энэ Америк дотроо нэг террористийн дайралд орж ирнэ. За, тэр Афганистан, Иракийн дайн би болгосон юм юу юм бэ гэх юм бол 9 сарын 11 September 11th тийм Twin Tower нурсан. Одоо юу тутж байгаа юм бэ гэх юм бол Америк дотроо дахиад нэг террористийн дайрал болж эхлээд тэрийг нь Иранчуудтай холбогдож чадах юм бол
Тэ? Манай Америк ард түмний хэдэн мянган хүмүүсийг алчлаа. Бид нэр одоо хариу барих ёстой гэж яриад эхлэх юм. So for these 5 reasons, we have decided to invade Iran. But don't worry, this invasion will be successful. За. Тэгээ энэ 5 шалтгаан хангалттай юм биш үү? Тэ? Тэгж ярина штэ. Энэ 5 шалтгаан хамтарчнаараа хамгаалах ёстой, дэлхийн эдийн засгийг яах ёстой, хамгаалах ёстой, Америк ард түмнийг хамгаалах ёстой, дэлхийд даяар терроризм бий болгож байгаа хүмүүсийг торох ёстой. А тэгээ чи энийг дэмжихгүй юм бол чи Америк хүн мөн үү? Тэ? Because we have a lot of allies. За тэгээд бити санаа зов. Энэ амжилттай болно. Бид нар маш олон түнштэй. Бид нар зөв талдаа зогсож байгаа. Яс тус тууны хувьд бол бид нар бас зөв үйлдэл хийж байгаа учраас бид нар фейлтэн гэж байхгүй. Бити санаа зов. The UK, Англичууд байна, Арабчууд байна, Saudi Arabia, Израиль, all Сауди friends, Араб, be part of Франц this operation. гэх мэтчлэн. our special forces are already in the country looking for their air bases and their missiles. We can knock them out at the beginning of the war. Also, we have been in contact with Iranian opposition groups. They want to overthrow the regime. And when we help them, they will install democracy in the country. Тэгээд санаа зовлт ерөөсөө ирэхгүй манай тусгаагийнхан тэндээ айл хэдийн ажлуудаа эхэлсэн бид нар хамгийн түрүүнд тэр пуужингуудыг устгах юм. А нэмээд бид нар хинтээ ярьж байгаа юм бэ юм бол Иран дотор одоо Ираны засгийн газрын эсрэг зогсож байгаа хүмүүст ярьж байгаа. А тэднийг жоохон дэмжчих юм бол бид нар хамтраад ийм олуула Ираны засгийн газар унгаагаад хэнийг томилох юм бэ? Хинээр салих юм бэ гэх юм бол бид нар таатай Израиль дэлхийн их тайван таатай терроризмын эсрэг хүмүүсийн одоо тийм засгийн газрыг бид нар байшуулчнаа. Тэгээ бүх юм гой санаа зовох хэрэггүй. Our American military is the greatest in the world. Тэгээ санаа зовох хэрэг манай цэргийн In 1991, our military defeated Saddam Hussein in 100 hours. In 2003, our military defeated Saddam Hussein in only in less than 100 хоногийн 2 weeks. дотор бид нар Садамыг арчсан шүү дээ. To prove that we are the greatest in the world, we will defeat Iran in only 2 weeks. Тэгээд Садам Хусейнийг 100 хоногийн дотор яасан бид нар Ираныг тэ 14 хоногийн дотор арчнаа бити санаа зов. Энэ амар хурдан эрсдэл байхгүй guys. So do not worry. We will be strong in protecting democracy, freedom, and global prosperity. Okay? Эрхчлөө So that's what Donald Trump will say дийн засгийн to the өсөлтийг бид нар people хамгаалж of штэ. the United States. Okay? Төгс угаач. And of course, you're going to have large-scale protests throughout the country opposing this war. But most people in the country will support this war. Okay? За тэгээд Иракийн дайн хүмүүс эсэргүүцэж исэн, Афганистаны дайн бас зарим хүмүүс эсэргүүцэж исэн. Гэхдээ хамаг болцсон байхгүй. Яг гэх юм бол хэдэн мянган Америк хүмүүс нас барсан Садам Хусейн, Ал-Каида, тэ Осама бин Ладеныг ста бүр ингэ сэсэртэл нь ярьсан шүү дээ. Одоо Осама бин Ладен баг танихгүй хүн байхгүй болсон шүү дээ. Тим амар хүчтэй PR явсан. Яг адилхан PR тарих угаалт явах юм байна. Тэгээ энэ тавынхан аль нэгийг та хэд ингэ сонсоод эхэлчих юм бол өдөр болгон. Яа. Тэгээд цаана дайн бөмбөг шидэхээс өмнө хэвлэл мэдээллийн ажлаа хийж эхэлдэг байхгүй. All right. So after the speech, the operation is launched. And on TV, we'll watch this on TV and the internet together, on YouTube together, okay? And we'll be so impressed by the power of the US military. This is Iran. This is the Strait of Hormuz. Saudi Arabia. Israel is here. Red Sea is here. Iraq is here. Okay? За тэгээд бид нар энийг зуртаа харна. Дональд Трамп энийг зарлчаал шууд ажилдаа орон бөмбөгтөөд эхэлнэ. Тэгээд телевизээрээ Дональд Трамп супер шоумен учраас Pete Hegseth, Marco Rubio, Donald Trump, Macron тухайд арчигдсан байгаа. Гэхдээ Benjamin Netanyahu өстой хэвлэл мэдээлэлээр бөмбөгтөөд тэгээд бид нар вау бид нар ямар амар юм бэ, ямар хүчтэй юм бэ, ямар супер юм бэ. Пүүст Ираныг ийм амар арчин гэж байгаа юм уу те. So, in the Strait of Hormuz, Одоо ингээд газрын зураг зурч чинь те жоохон Иран, Ирак, Юган, Strait of Hormuz, Saudi Arab, Israel хаана байгаа юм бэ? the USS Gerald R. Ford is a $13 billion super carrier. Okay? This thing is designed to destroy countries. It is now USS Gerald Ford the Strait of Hormuz to ensure that shipping is safe.
Өөр America establishes air supremacy Strait of Hormuz хамгаалчин. very quickly, okay? Meaning that it has complete control over the skies. Nothing can move in the skies without America detection. Okay? Тэгээд хамгийн түрүүнд юу гэх юм бэ гэх юм бол тэнгэрийг эзлээд авчихна. Америкчууд эсвэл хамтрагчны өөр онгоц тэр НСК тэгээд чөлөөтэй газруудаа бөмбөгдөөд эхэлсэн. And then a massive invasion force is sent to Iran in the south. 100,000 US troops land. Maybe 200,000 Saudi Arabia troops land. 200,000 Saudi Arab Maybe you have 200,000 to 500,000 troops in Iran. And they are about to strike Tehran. Okay? So in the south, the United States and its allies have established a foothold. They have a huge presence in the country, and they're about to attack Tehran. Okay? Fine. 250,000-аас 500,000 цэрэг ингээд нэг газар эзэлд авчин. За тэгээд хаашаа дайрах эхлэх юм бэ гэх юм бол Tehran руу. Do you understand what has happened? Okay. Now I want to ask you this question. At this point, I think the war has been decided. За тэгээд энэ мөчтөө дайны үр дүн хэн ялах юм бэ шийдвэрлэгдсэн байх болно. Ерөнхийдөө банданд тас. Who has won the war? Хэн ялсан бэ? Хэн дайныг ялсан бэ? America has established air supremacy. It controls the sky. Тэнгэрийг эзэлсэн. US Navy controls the seas. 100,000 US troops. Далайг American Navy бол эзэлсэн байгаа. In country ready to strike Tehran. The war has been decided. Who has won the war? Who has won the war? Хэн энэ дайныг ялсан бэ? Та юу гэж бодож байна? Комментод оруулдаг. Okay, obviously this is a trick question. Obviously Iran has won the war. Why? Энэ зүгээр тоглоомын асуудал байсан юм аа. Ойлгомжтой хэн ялсан бэ? Иран дайн ялсан болно. Ялсан байх болно. Why? Яагаад? What's the problem with this plan? Okay? Энэ төлгөөний том асуудал нэг юу юм бэ? Яагаад фейлдэх магадлал тийм амар өндөр юм бэ? Эсвэл баг фейлдэх нь баталгаатай юм бэ? Typical American doctrine, shock and awe. This is how they fight wars. But there's a problem with this plan. What is it? Америкчуудын дайн хийдэг яг төлгөө нь шүү дээ. Тултан бөмбөгдөөд тэр улсын дэд бүүц баваа бүгдийг яагаал тэгэл засгийн газрын хүмүүсийг устгаал тэг цөөхөн хэдэн хүмүүсийг оруулаад тэгээ энэ асуудалтай гэж юм л да. Тэгээ өмнөх видеонд үзсэн бол 3-4 байсан шүү дээ. Why would the Iranians want this? Тэ massive force олон цэрэг хэрэгтэй. Тэ дайсангараа тойруулж болохгүй. Тэ. Okay, let's go back to traditional military doctrine, okay? In traditional military doctrine, you have three principles, right? Mass forces of олон цэрэгтэй номер 1 байх хэрэгтэй. Ерөнхийдөө дайн ялахын тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол mass troops олон цэрэг хэрэгтэй. Avoid encirclement. За encirclement-ийг encirclement болж болохгүй. Та энэ цэрэг энэ байлаа гэж бодоод дайсангийн цэрэгээр тойруулж болохгүй. Protect supply line. Хангамжийн сүлжээгээр хангамжийн замаа, агаарын зам, газрын замаа хамгаалах хэрэгтэй. Яг гэх юм бол сум хэрэгтэй, ус хэрэгтэй, хоол хэрэгтэй, бүх юм хэрэгтэй. Three things you must absolutely obey if you are going to war. Энэ гурвыг So using traditional military doctrine, explain to me why the United States has lost the war right now. Exactly. First of all, they're encircled, okay? Иран руу орох юм бол Америкчууд шууд encircled болчихно. Яг гэх юм бол Америкчууд Иран дотор орно. Тэгээ иргэд тойрон хэн байгаа юм бэ гэх юм бол Иранчууд. Дайснууд байна. Дайснуудаар тойруулсан гэсэн. Why? Because Iran are all mountains. Иран дүүрэн уул говь. Okay? Meaning that to get these troops into the country, you have to airdrop them. Right? But guys, once you're in the country, you can't get them out of the country. You understand? Okay, so that's the first problem. Тэгээд хэдэн зуун мянган цэргээ яаж зөөх ёстой юм бэ гэх юм бол агаараараа зүгээд оруулах ёстой. Яг газраараа барахгүй, тэр уулаараа явж чадахгүй, алуулна. Тэ? Энэ тэнд бөмбөг минзин гэл энэ тэнд дрон моноор ингээ алуулахгүй. Тийм учраас бөөнөрөө онгоцоороо тэр хэдэн зуун мянган хүмүүсийг зөөгөөд оруулах хэрэгтэй. Circle, right? Тэгээд энэ тоондээс. Тэгээд mass байх болно. Тоогоор илүү биш. That's right. Supply lines байхгүй нөө хангамжийн тээвэр хийх логистик нь байхгүй болчихсон гэсэн. Yeah, that's right, okay. You will need at least 3 to 4 million soldiers. За, Ираныг эзлэхийн тулд 3-аас 4 сая цэрэг хэрэгтэй гэж байна. Even think about conquering the country. They've got 100,000 in this country. Okay? As Jack says, you can't move tanks through mountains. They're not designed for mountain warfare. What are you going to do? Okay? So they can't mass forces, and they can't
and they've been encircled. And what else is the problem? And this is the biggest problem. Хамгийн том асуудал. Exactly. They cannot be resupplied, okay? Resupply байхгүй. Шинэ цэргүүдийг дахин оруулах гэж байхгүй, хуучин цэргүүдэд татна гэж байхгүй, сум, хангамж, хоол, хүнс тийшээ тээвэрлэх нь амар хэцүү байна. They have no supply lines. For them to be resupplied, airplanes have to drop ammunition, food into the country. But again, Iran is all mountains. So it's very easy for Iranians to shoot down the airplanes. Does that make sense? When you pass through mountains, you can't see what's on the ground. A random guy with a rocket launcher can just shoot down the helicopter, okay? Which is what the Afghans did against the Soviets in the Afghanistan war. And that's Тэгээд Афганистан руу Оросд орж үзсэн, яагаад фейлдсэн бэ гэх юм бол дүүрэн уулан дотор байгаа хүмүүсийг харж олж авах боломжгүй. Тэгээд тэр уулан дотор хэдэн хүмүүс нэг пуужнараа тэр онцлуудыг зүгээр дэлб авчихна. why the Soviets lost the war. Тийм учраас A drone can take down any airplanes, okay? дрон гэх юм бол уул тэгээд дрон гэх юм бол тэгэл бүр жижиг. So, in other words, these guys are trapped. You think they're soldiers, but they're not. What they really are hostages. Okay? Тэ. Юу хэлж ийнэ гэх юм бол за тийшээ нэг 250 мянга 500 мянган цэрэг оруулаа. Тэгээд цэрэг гэж бодож байгаа юм. Үгүй цэрэг биш, hostage гэсэн үг. Тэ. Ираны одоо баг барьцаа болцсон гэсэн үг. Тэ. Does that make sense? You have too many people in the country, so you can't get them out of the country, but you don't have enough people to actually launch a strike against Tehran. You can't resupply them. And they've been encircled by Iranian forces. All right? Does that make sense? Ойлгож байна те. Хэдэн зуун мянган хүмүүсээ явуулсан. Tehran-ыг эзлэх хангалтгүй. Тэгэхэд тулд 3-4 сая хүмүүс нь хэрэгтэй. Буцаага татахын тулд бас дэндүү олуулаа. Тэ? Аюултай. Яг гэх юм бол тэр цэргүүдийг оруулаа баг өрөөд авчих واخа. За хэдэн зуун мянган цэргээ буулга. Тэгэл бид нэр өстой ингээ машинтаж алнаа. Тэ? Оруулаад ирчин. Тэгээд нурууг нь хугаав. Тэгээд ялгцсхийн дараа oh my god бид нэр ингээ барахгүй маань цэргүүдэд татъя гэх юм бол бас татах боломжгүй. Яг гэх юм бол тэ тэр уул нь тийм төсөл үүдч тэ. Okay? Okay. Now, the logic of having 100,000 US troops in the country is that once in the country, all the resistance to the regime will rise up and strike against Tehran. Тэгээ Америкчууд юу бодож байгаа юм бэ гэх юм бол хамтрагч нь бас яг адилхан бид нар 250-аас 100 мянга юм уу 250 мянга 500 мянган цэргүүдийг оруулаад ирчих юм бол засгийн газрын эсрэг хүмүүс Иран ард түмэн өөрөө бидний талд босч ирнэ. Бидний туслах бидний дэмжнэ. Манай талд орно. The Iranian army will mutiny against the country. Ирак бас ингэж ярьж ирсэн. Афганистан бас ингэж ярьж ирсэн. This won't happen. Яг энэ болохгүй юм бэ? Яг энэ худлаа юм бэ? Яг Иранчууд Америкчуудын талд орохгүй юм бэ? Why Яг won't энэ the худлаа юм Iranians бэ? revolt against their government? Why don't they want to revolt? За яагаад That's right. Америкчуудын талд Okay, орохгүй? so Iranians hate Americans. Okay, remember Иранчууд Америкчуудыг үдсэн яаддаг. that Iranians remember the Shah. From 1953 until 1979, the Shah, the American-supported Shah, was running a brutal police state. So brutal that everyone in Iran revolted against the За regime. 1950 оноос 1970 хооронд Америкчууд угаасаа өөрийнхөө тэр шаага томилсон, Ираны хааныг томилсон. Тэр хүн ерөөхдөө дарангуулагч байсан гэх юм да. Хэдэн мянган хүмүүсийг шоронд оруулсан, хэдэн мянган хүмүүсийг алсан. Тэгээд Иранчууд тэр шаа дургу, Америкчуудад дургу, тэгээ иргэдийн бослог болгоод тэр шаагийг хөөгөө гаргаад Америкчууд хөөгөө гаргацсан байхгүй англичуудыг бас. Okay, that's number one. Тийм Why else учраас would the барууныхан Iranians not Америкчуудыг support the үзээ Americans? яддаг. За хоёр дахь шалтгаан. Шашин байж магадгүй. That's the first reason. Iran has a bad history with America. Why else? America destroyed Iraq, right? From 2003 into 2011, America was there destroying the country. Америкчууд 2003 оноос ахуулаад Ирак улсыг устгасан бодоо болгосон. America said that it would bring freedom, democracy. It would bring prosperity. It would bring wealth. But instead, it just destroyed the country. American soldiers were running into houses every night, pointing guns at children. Ер нь бол Ирак хэдэн сая иракчууд нас барсан шүү дээ. Энэ дайнаас болж. Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол дэд бүтцийг устгасан, улс төрийн байдал, тогтворгүй байдлыг устгасан. Тэгээд Ирак улсыг зүгээр байхгүй болгосон.
Тэгээд Афганистан улсад бас яг адилхан юм хийсэн тий. Ер нь бол Америкчууд нэг улс руу ороод Вьетнам тий. Ганцхан Тайван, Япон гайг байж магадгүй. Гэхдээ Корея Солонгосын дайнаас ахуулаад тэр харах юм бол Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол тэр улсыг сүрүүлээд дампууруулад Либя улсыг одоо хар заяа тий. Бүр ингээд дампуурсан шүү дээ. Тэгээ хүмүүс юу ад шагаал, юу арчлал, юу эдийн засгийн өсөл зүгээр хогийн цэг дээр Америкч хүргээд тэгэл хаяа явчих واخхой. Destroying homes and arresting men for no reason, okay? Iranians saw all this on TV. Иранчууд Иракт юу болж исэн юмыг өдөр шөнө зурагтаараа харсан. Тийм учраас ойлгомжтой. Эдгээр манайх руу орох юм байна. Сайн юм болохгүй юм байна. Бид эсрэг үүсэх ёстой. За, ийм байдлаараа ерөөхдөө одоо дэлхийн тархийг угааж эхэлнэ. Та бэлэн байгаарай. Бити тоогоорой. Тэгээ ингээ яриад эхлээл авах юм бол ганцхан нэг юм дутуу, тий 9 сарын 11-нд болдог юмтай адилхан Америк дотроо хэд хэдэн бөмбөг тесрээд Америкчууд тэрийг өөрөө хийсэн байж магадгүй. Израильчууд бас өөрөө энийг хийж магадгүй. Америкчуудыг ерөөхдөө ингээ бүдүүлгээр хэлэхэд жирэмсэн болохын тулд энэ дайн руу бүтнээр оруулахын тулд юм болч магадгүй. Тэгээд зүгээр хідүүлээ нүтэний чихээ тий чихээрээ эрүүл энийг дүгнээд үзье. Тэгээд тархиа угаалахгүй шүү хідүүлээ. Гэхдээ бид нар нэг сүртэй нэмэр болж чадахгүй. За зүгээр л хэлж байгаа шүү. Бай бай. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ. Амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далд хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын өгнө. Бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсөө зоохгүй чи залахгүй чи ерөөсөө уйдахгүй амлж जैन заяа. За ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайланыг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.